Анхаараарай. Их орны их болсон Дорнод аймгаас ярьж бай. Мандан гардаг ертөнцийн шаргал наран Монголын их өглөөг их оронд минь дуулгадаг. Энэ сайхан алтан дайд нутгаас иргчлөө тус ард тогтнолын бэлэгдэд болсон тоонот хязгаараас өнөөдрийн бэлэгт сайн учрлын их ёслолыг та бүхэн төрөх гэж байгаа. Баяртай байна. Эрдний түүхтэй эзэн Чингис хааны Монголд нар мандаж байна. Ургах нарнаас шингэх наран хүртэл нүүдэн их зайд ертөнцийн шин түүхийг мэдсэн монголчууд мөнхөх тэнгэр гайр бор этүгэний вэлд цагийг эзлэн цагийг иргшэн оршиж явна. Боожудлым холоос айлн харагддаг бугуйл хаям ойроос наран мандадаг менин тамсаг маттын өргөн тал миний Монголын өндөрүүд болон цэлиж өргөн төмний золбоо хиймэрийг бадрааж зориг тэмүүлийг өнгөлөн дууддаг билээ. Дорнын цэнхэрэг гарын домог болсон боёр нуур, хөх нуур, галуут нуур мэлмэрэн долгодож хард нэг алхуулаагүй халах гол, ул зогол, хэрлэн гол, онон гол хэйтэн урсаж байна. Цагаан хүндий утаат минь чур аршан эрдэнэ болон өндөрч эх байгалийн шимийг хүртэж байна. Өвөг дээдсийн түүхийг өгүүлсэн хэрлэн барс хотын түр, хэрмэн зам, утай таван уул, их бурханд, хүн чулуунууд, огтмын хийдийн төрүүд онцогийн бороонд үлэжирч олон оныг угтан мишээж байна. Халх голын хөвөнд ирэм баатар төрсөн, халх голын хөвөнд ирэм баатар нойрсон. Хан тэнгэрт зориож ирэн хөшөө гэрэлцсэн, ирэм баатрын хөшөө эгц дэшэ энд мандаж байна. Их орон тусгаар дөхөндийн үннийг өгүүлэн мандаж байна. Үндэсний эрхчлөө тусгаар дөхөндийг баттган бэхжүүлэх үсийг манлайлж, өв соёлон эрхмэлэн дээдэлж, шинэ эрний хөгжилд гэрэл нэмсэн дорнодчууд бүтээсэн түүх шиг эргүүн ирээдүйг бүтээхээр зүтгэж явна. Монголын дорнод тал бөөн бөгөөд цэнхэр Монгол хүмүүний сэтгэл талаан дагаад тэнэгэрвэлээ. Энэ төрөлд зэрдсэн олон түмэн минь энэ үлзий төдрийн үлэм сагдор Монгол улсын төрийн далба Дорнод аймгийн туг болон сумдын тугийг задан орж ирж буй чөбсөн цэргийн хүрээний бие бүрэлдэхүүнийг хүлээн авна. Монгол улсын төрийн далба Дорнод аймгийн туг сумдын тугийн дор Монгол улсын төрийн дэд одон Сүхбаатарууд хүлээлгэн хүлээж авахаар золбоо хиймэр зэрэг тэм үлдийн түүчээ болсон Баатарлог түүхтэй элгэн түмнийхээс нэг энэ чандад хүндэттэй Айтныг аподаггүй хам бахархал их орон баян дун баян түмэн баян уул олган урулан цагат ашвадбар матат сэргэлэн хаттол хөдөнбүй гэрэлэн цагаан аваа чөбсөн шулуун хорот сумдын тугийг хүндэтгэлтэйгээр задан орж иж байна. Хүрээ! Агаар Дорнод аймгийг Сүхбаатарын одонгоор шагнах төрийн их хүндэтгэлийг хүлээн авах ёслолын ажиллагааг Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга хэшиг тогтох нээж үгэлнэ. Аймаг сумынхаа ажилсаг малч иргэдэд төлөөлөн энэхүү танхимд хүрэлцэн ирсэн нийт зочид төлөөлөгчд иргэдээ. Та бүхнийхээ амар амгаланг Дорнод аймгийн иргэдийн төлөөлөгчдийн хурал түүний төлөөлөгчдийн нэрийн өмнөөс айлтган мэдчилье.
Юуны өмнө манай аймагт айлчлан ирж хөтөлбөрийнхөө хэрэгжилтийн биелэлтийг тайлгнан танилцуулж аймаг орон нутгийн маань түүхэн гавьяа ажил үйлсийг үнэлж дүгнж байгаа Монгол Улсын ерөнхийлөгч Элбэг Дорж танд аймгийнхаа нийт иргэдийн өмнөөс баярлаж талархаж байгаагаа илэрхийлье. Манай аймгийн ажилсаг малч түмэн маань амжилт бүтээлээр дүүрэн байж эрхэлсэн ажилдаа амжилт гарган салбарын олон агентлаг хэлтсүүд улсын хэмжээнд тогтмол тэргүүлэн ажиллаж байна. Дорнот аймгийн иргэдийн төлөвлөлтийн хурал болон Дорнот аймгийн үе үеийн удирдлагууд засаг даргын зүгээс хүний хөгжлийг эрхэмлэн дээдлж ажилласнаар аймгийн маань хүний хөгжлийн индекс жил бүр өсөн нэмэгдэж улсын хэмжээнд 5 дугаар арилжлах болсныг Эрхэм Монгол Улсын ерөнхийлөгч танд танилцуулахад таатай байна. Ингээд Монгол Улсын төрийн дэд одон Сүхбаатарын одонгоор манай Дорнот аймгийг шагнасан шагнуулах, шагналыг гардуулах ёслолын ажиллагаа нээсний мэдэгдэе. Өнөөдрийн энэ өндөр хүндлэлт ёслолд Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг Дорж өөрийн биеэр хүндэтгэн хүрэлцэн хэлсийг дуулгахад таатай байна. Ингээд ёслолын арга хэмжээний хувьд Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг Дорж Дорнот аймгийн засаг дарга Бадамсүр нарыг урьж байна. Ингээд энэ хүндэл зорилгыг өргөн олон түмэнд сонирдуулна. Монгол Улсын ерөнхийлөгчийн зорилго 2017 оны 4-р сарын 20-ны өдөр дугаар 80 Төрийн ордон Улаанбаатар хот Дорнот аймгийг Сүхбаатарын одонгоор шагнах тухай Монгол Улсын үндсэн хуулийн 33-р зүйлийн 1-р хэсгийн 7-р заал Монгол Улсын ерөнхийлөгчийн тухай хуулийн 15-р зүйлийн 1-р хэсэг заасныг үндэслэн зорилго болгох нь. Тодорхой төрийн 2226 жил их Монгол Улс байгуулагдсны 811 жил үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоо сэргээн мандалсны 106 жил ардын өрсөлдөлийн 96 жилийн ойг тус тохиолдуулан Монгол Улсын тусгаар тогтнолыг батлан бэхжүүлэх эх орноо батлан хамгаалахад онцгой үүрэг гүйцэтгэж ирснийг өндрөөр үнэлж үндэсний аюулгүй байдлыг хангах Монгол соёл уламжлалыг хадгалан хамгаалах өвлөн хөгжүүлэхэд мандайлж үйлдвэр үйлчилгээ, хувийн хвшил, мал аж ахуй, гадар тариалангийн салбарт шин санаачлаг амжилт арган ажиллаж улс орны нийгэм эдийн засгийн хөгжилд үнэтэй хөв нэмэр оруулан бүтээлч эрх чөлөөт нийгэм зохицлын төлөө хичээл зүтгэл хөдөлмөр бүтээлээ зориулан зүтгэж байгаа Тус аймгийн үе үеийн ард иргэдийн хичээл зүтгэлд төрийн дэд хүндэтгэл үзүүлж Дорнот аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасгав. Зорилго буулгасан Монгол Улсын ерөнхийлөгч Захиагийн Элбэг Дорж. Үнэхээр багтам хүндэт сайхан үйл явдал тохиолж байна. Гэхдээ 1943 онд Дорночууд хөтөлбөрийн гавьяаны улаан түмний одонгоор төгсөлтөд мэдээлжүүлсэн бол 17-р жирны алтан үйлчлэг дахиачлын мэдээлэлээр энэ цагт Монгол төрийн дэд шагнал Сүхбаатарын одонгоор шагнагдлаа. Энэ учраас бид Сүхбаатарын одон Дорнот аймаг гэж ахархан ярих болно. Ахлын гүн сүндэрсэн ирэн мандыг өшөө хамар давааны алтан гэж өөрийн цэгэр мандлын хаяа өтөн орны минь алтан сэжүүр одоо баярлаж байна. Сүхбаатарын одон Дорнот аймаг.
Эрхэм хүндэт орончуудаа одоо та бүхэнд Монгол улсын ерөнхийлөгч захиагийн хэлбэгд орж хүндэтгэл үзүүлж өгүүлнэ. Эрхэм хүндэт орончуудаа энд хүрэлцэн ирсэн нийт ард иргэдээ Монгол түмээ өнөөдөр бүрэн эрх хэрэгчлөөт Монгол улсын дорны их талд нэгэн мартагдшгүй олон жил дурсагдах сайхан үйл явдал болж байна. Манай дорончуудад гайхамшигтай сайхан баяр тохиож байна. Дорончуудын үеийнхний хичээл зүтгэл, хөдөлмөр зүтгэл, улс их орныхоо тусгаар тогтнол бүрэн эрхт байдал, аюулгүй байдлын төлөө зүтгэж ирсэн тэр их зүтгэл, мөн дорончуудын улс орныхоо бүтээн байгуулалтын төлөө, сайн сайхны төлөө зүтгэж байгаа тэр их зүтгэл, эрх чөлөө бүрэн эрхт байдлаа улам хөгжүүлэн бэхжүүлэхийн төлөө зүтгэж байгаа тэр их зүтгэлд Монголын ард түмэн, Монголын төр өнөөдөр дээд хүндэтгэлээ үзүүлж байна. Энэ дээд хүндэтгэлийг ард түмнээ төлөөлөн, төрөө төлөөлөн үзүүлж байгаадаа би туйлын их баяртай байна. Ингээд Монголын ард түмний нэрийн өмнөөс, төрийнхөө нэрийн өмнөөс Монгол төрийн дээд хүндэтгэл Сүхбаатарын одон хүлээн авсан та бүхэнд хамгийн сайн сайхныг хүсэн өрөөж баяр хүргье. Энэ бол наран ургах зөвхт байдаг манай дорончуудын үнэхээр олон жилийн хөдөлмөрийг үнэлж байгаа, олон үеийнхний хөдөлмөрийг үнэлж байгаа ийм үнэлгээ болж байгаа. Энэ бол манай азай буурал ахмадуудын маань хөдөлмөр зүтгэлийг, хичээл тэмцлийг үнэлж байгаа ийм үнэлгээ болж байгаа. Бид бүхний гайхамшигтай ахмад үе Монгол улсын тусгаар тогтнол эрх чөлөөт байдал, сайн сайхны төлөө амь бие зориулан зүтгэж ирсэн. Тэдний дараачийн үеийнхэн Монголд их бүтээн байгуулалт хийхийн төлөө, улс орноо хөгжил дэвшил хүргэхийн төлөө зүтгэж ирсэн. Өнөөдөр доронтод амьдарч байгаа манай өнөөгийн үеийнхэн мөн улс орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж, өөрсдийн амьдрал, өөрсдийн гэр бүл, өөрсдийн нийгэм, энд байгаа бүхнээ сайн сайхнаар авч явахын төлөө хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа. Энд хувийн хвшлийг хөгжүүлэх, газар тариалан мал аж ахуйгаа хөгжүүлэх, эрхэлж байгаа ажил бүхэндээ амжилт гаргахын төлөө манай доронтойгоо зүтгэж байгаа. Доронтой сүүлийн жилүүдэд өргөл сайхан мэдээ сонсогдож байгаа. Энэ бүхнийг үнэлж өнөөдөр Сүхбаатарын одонгоор шагнаж байгаамаа. Мөн ирээдүйн үеийнхнээ зоригжуулж, үе үед хийж явсан. Тэгээд ирээдүйн үе маань цаашаага энэ сайхан үйл хэргийг үргэлжлүүлэн авч явнаа. Та бүхнийг Монголын төр, Монголын ард түмэн урамшуулж, та бүхний хөдөлмөр зүтгэлийг үнэлж байх болно гэдгийг бас өнөөдөр хэлж байгаамаа. Ингээд та бүхэнд дахин баяр хүргье. Үнэхээр олон жилийн дараа энэ төрийн том хүндэтгэл дээд шагналаар доронтойхон маань шагнагдж байгаа. Тэртээ 1943 онд Доронтой аймгийг хөдөлмөрийн говийн улаан төвийн одонгоор шагалсан байдаг. Тэр цаг мөчөөс хойш 74 жил өнгөрсөн байна. Энэ 74 жил явж ирсэн энэ хичээл зүтгэлийг Монголын төр дахин харж үзэж ингэж шагнаж байгаамаа гэдгийг энд хэлье гэж ингэж бодож байна. Ер нь доронтойхны гаргаж байгаа амжилт бүтээл улс орныг маань Монголын ард түмнийг үргэлж зоригжуулж байдгийг энэ бас давтан хэлье гэж ингэж бодож байгаа. Зөвхөн 2016 оны дүнгээр авч үзэх юм бол Дорнот аймгийн дотоодын нийт бүтээгдэхүүн. Энэ юу гэсэн үг вэ гэхээр Дорнот аймагт хийж бүтээж байгаа тэр зүйл 2016 онд 9.6% өссөн байна. Монгол улсын нийт эдийн засгийн өсөлт бол одоо муу байгаа шүү дээ. Нэг хөв орчимд байна гэж ярьж байгаа шүү дээ манай эдийн засгийн өсөлт нийтдээ улсын маань. Тэгэхэд Доронт аймгийн эдийн засгийн өсөлт 9.6%. Нийтдээ 2016 онд 54 тэрбум төгрөгөөр 2015 онтой харьцуулах юм бол Доронт аймгийн эдийн засаг өссөн ийм дүн гарч байгаамаа. Баяр хүргье. Та бүхэн сайн ажилласан шүү. Ер нь нийгэм эдийн засгийн өсөлтийг дурдахад мэдээж хүнийхээ хөгжлийн тухай ярих ёстой.
Сая аймгийн иргэдийн хурлын дарга тэр одоо амжилтыг дурдсанд би их баярлаж байгаа. Бүх аймаг Монгол улс өрсөлдөх чадварынхаа тайланг гаргаж бүс нутагтаа дэлхийн улс орнуудаа өөрийнхөө улс орны хөгжлийг зэрэгцүүлж үздэг. Тэрэн дотроо Монгол улсын 21 аймаг дээр өрсөлдөх чадварын үзүүлэлтийг гаргаж үздэг. Тэрэн дотроо манай Доронтой аймаг хүний хөгжлийн өсөлтөөр, хүний хөгжлийнхөө хөгжлөөр улсдаа эхний 5 дугаар байранд орж байгаа. Энэ бол гайхамшигтай үзүүлэлт. Энэ бол манай доронтчуудын, доронтод байгаа манай аав ээжүүдийн, энд байгаа нийгэм соёл боловсрол төрийн байгууллагын сайхан ажлын бас нэг үзүүлэлттэй гэдгийг энэ хэлэх нь зөв байна. Энэ үзүүлэлтийг бас дүгнэхэд иргэдийн хадгаламж яаж өсөж байна вэ? Ер нь явж манай иргэдийн хадгаламж, иргэдийн энэ одоо цуглуулж байгаа, нөөцлж байгаа энэ одоо хуримтлал нэмэгдсэн байх явдал бол Монгол улсын гол зорилго шүү. Доронтой аймгийнхны манай Доронтын иргэдийн хадгаламж сүүлийн 5 жил үргэлж нэмэгдэж байгаа. Энэ бол бас Доронтынхны хөдөлмөр бүтээлийг үнэлж байгаа, тэдний ашиг орлогыг үнэлж байгаа нэг их гол үзүүлэлттэй гэж ингэж хэлж байна. Сүүлийн 4 жил дараалан Доронтой аймагт одоо Доронтой аймгийн мал сүрэг өсөж байгаа. Энэ бол сайхан үзүүлэлт байгаа. Тэрэн дотор хамгийн гол баярлуулж байгаа зүйл бол манай малчин өрхийн тоо нэмэгдэж байгаа. Ялангуяа залуу малчдын тоо нэмэгдэж байгаа. Энэ бол одоо их сайн үзүүлэлттэй. Үүнийгээ цаашаа үргэлжлүүлж авч явах ёстой гэдгийг энэ хэлье гэж бодож байна. Доронтой аймаг газар тариалангаараа алдартай. Мэдээж нодон жил маш их одоо хүчтэй ийм гамшиг бас тохиолдсон. Тэгээд Доронтой аймаг одоо Монгол улс даяар бүр урд өмнө үзэгдээгүй тийм халуун гам болсон шүү дээ. Энээс бол Доронтой аймагт тариалан алдсан тал бий. Гэхдээ Доронтой аймагт нэг сайхан гарч ирсэн үзүүлэлт бол энэ тэжээлийн ургамлын тариалалт 75 дахин нэмэгдсэн гэж байна шүү дээ. Энд одоо хөрөнгө оруулалт хийгээд Доронтой аймагтын тэжээлийн ургамлын тариалалт бол их нэмэгдсэн байгаа. Энд ажлын байр бий болгож байгаа. Үүгээрээ бол Монгол улсдаа бас тэргүүлэх байр суурь эзэлж байгаа гэдгийг энд хэлье гэж ингэж бодож байна. Доронтой аймагт бүтээн байгуулалтын ажлууд их сайн явж байгаа. Ялангуяа барилга угсралтын ажил. Бусад аймагтай харьцуулбал ер нь Доронтой аймагт барилга угсралт, их засварын үйл ажиллагаа, энд явж байгаа одоо ажил, бизнесийн ажил их өөдрөг байна. Ихэнх аймагт бол энэ зогсон байдалтай байхад Доронтой аймагт энэ байдал бол урагштай явж байгаа гэдгийг энэ хэлэх нь зөв байх гэж ингэж бодож байна. Доронтчуудаа нэг зүйл дээр бас баяр хүргэе гэж ингэж бодсон. Надад одоо номтой баяр гişүн хэлж ийсэн. Доронтой аймаг бол одоо цөөхөн аймгийн нэгэ. Ягаад гэвэл Доронтой аймаг өөрийнхөө хөгжлийн судалгаа, хөгжлийн хөтөлбөрөөр гаргасан. Ер нь Доронтой аймаг бүс нутагтаа ямар байх юм бэ? Бүс нутаг гэдэг бол зөвхөн Монголын зөв бүсийг хэлж байгаа юм шиг. Ерөөсөө зүүн хойд Азийн хэмжээнд, зүүн хойд Азийн энэ өсөн нэмэгдэж байгаа энэ эдийн засгийн хөгжил, энэ том хөгжил манай доронтчууд ямар хувь нэмэрт оролцох вэ? Энэ интеграцид хэрхэн хувь нэмрээ оруулж оролцох вэ гэдгээ бид нар гаргасан. Дээрээс нь доронтчууд зүүн бүс дотроо яаж ажиллах уу гэдэг төлөвлөгөө гаргасан, газрын зураг гаргасан. Дээрээс нь ер нь Доронт аймгаа улсынхаа хэмжээнд ямар зүйлийг бид нар одоо зорилгоо болгож тавьж урагшлуулах вэ гэдэг ийм төлөвлөгөөгөө гаргасан, ард түмнээрээ хэлэлцүүлсэн, эрдэмтэн судлаачдыг оролцуулсан, бүр гадаадын эрдэмтэн судлаач төрлийн ирж оролцсон гэж би сонссон. Тэгэхээр ийм одоо хөтөлбөртэй болсон байна. Одоо нэгэн тийм замын зурагтай болоод авсан, нэгэн тийм хөтөлбөртэй болоод авсан, нэгэн тийм зорилготой болоод авсан учраас энэ зорилгынхаа төлөө тууштай явах хэрэгтэй. Авч засаг даргын үед, авч иргэдийн хурлын төлөөлөгчдийн үед энэ хөтөлбөр хэрэгжих ёстой, үргэлжлэн цаашаа явах ёстой, амжилт нь улам ахиж байх ёстой гэдгийг энэ цохон нэмгэлье гэж бодож байна. Хүн зоригтой байвал урагшаа явдаг шүү. Бид нар хүүхдүүдтэй хүртэл сургадаг. Та нар зоригтой байх хэрэгтэй. Зоригтой хүрэхийн төлөө сайн хөдөлмөрлөх хэрэгтэй, ажиллах хэрэгтэй гэж ингэж хүүхдүүдтэй сургадаг. Яг энэ бол аймгийн ард иргэдийн хувьд ч адилхан зүйлээ гэж би ингэж боддог. Ингээд аваад үзэх юм бол эдийн засгийн хүрээний цөөхөн амжилтуудаас харах юм бол манай доронтчуудын хийж бүтээж байгаа энэ үйл ажиллагаа бол үнэхээр сэтгэл татам, үнэхээр одоо улсын хэмжээнд ч гэсэн уран мөхөөр ийм сайхан үйл ажиллагаа. Би нэг зүйлийг боддгийн.
бүтээгчдээ дэмжин, юм хийж байгаа, юм санаачилж байгаа хүмүүсийг дэмжин гэдэг бол тусгаар тогтнолынхоо төлөө зүтгэж байна гэж бодох хэрэгтэй. Монголын бие даасан байдлын төлөө зүтгэж байна гэж бодох хэрэгтэй. Зөвхөн өөрийнхөө бизнесийн төлөө биш, Монгол улсын тусгаар тогтнолыг бэхжүүлэхийн төлөө, Монгол улсын бүрэн эрхт эрх чөлөөт байдлыг бэхжүүлэхийн төлөө тэр хүмүүс хов нэмэр оруулж байна гэж үнэлж байх хэрэгтэй. Тийм хүмүүсийг урамшуулж явах хэрэгтэй. Тийм айл өрхийг урамшаалж явах хэрэгтэй. Тийм иргэдэд дэмжиж явах хэрэгтэй. Энэ бол жижиг дунд бизнес хийдэг, өрхийн бизнес хийдэг, худалдаа найраа эрхэлдэг ерөөсөө бүхэл хүмүүс тамаатай. Ийм учраас миний барьдаг гол бодлого бол энэ бүтээгчдээ ажил хийж байгаа, юм бүтээж байгаа улсуудаа цаашдаа дэмжиж явах ёстой гэсэн энэ зүйлийг л одоо би барьж явдаг. Үнэхээр юм бүтээж хийж өөрөөсөө гарсан илүү орлого олж ийн гэдэг бол улс орныхаа сайн сайхан тусалж ийн гэсэн үг. Ард иргэдийнхаа сайн сайхан тусалж байна гэсэн үг ээ гэж бид нар энэ бүхнийг харах ёстой. Өнөөдөр бас Дорн таймагт анх удаа Монгол улсын ерөнхийлөгч үйл ажиллагаагаа танилцуулж ингэж ажиллаж энд одоо манай зөвлөхүүд ирж ярьсан байгаа. Энэ ярьсан зүйлүүд танай аймгийн одоо зураг тараадаа телевизээр явах бах, та бүхэн үзэх бах гэж ингэж бодож байна. Ер нь хийж байгаа ажлаа ярьдаг, хийж байгаа ажлаа танилцуулдаг юм байх хэрэгтэй. Би явах гэж байгаа гэдэг ингээд чимээгүй суугаад иж болох. Зарим хүн гайхтгийн элбэгд орж 27 жил улс төрд байгаад одоо гарч ирээд юм ярихаар айгүй бол хүмүүс ууйдсан байгаа. Одоо яадаг үлээ гэж. Зарим нь надад хэлжсэн. Үнэхээр хийсэн юмтай нүүр бардам юмтай учраас та ингэж ярьж явж байна гэж. Зарим хэвлэл мэдээллийн хамтарч ажиллаад орон даяар ийм одоо үйл ажиллагаануудыг хийж байгаа. Би хувьдаа энэ зөв зүйл гэж бодож байна. Яг энэ ажлыг аймгийн засаг даргач хийж явах ёстой. Манай их хурлын гишүүдж хийж явах ёстой. Хийж байгаа ажил үр дүнгээ ард иргэдтэй танилцуулж дүнгээ тавиулна гэдэг бол бахархалтай зүйл шүү дээ. Хийсэн юмтай хүний эргээд иргэдтэйгээ уулзах нүүртэй хүний хийдэг ажиллаа. Энэ бүхнийг та бүхэн ингэж хадуун дотн хүлээн авч байгаа би туйлын баяртай байна. Ер нь монголчууд үйлдвэрлэгчид бүтээгчдэд дэмжих энэ үйл ажиллагааг төрийн тэргүүн ч гэсэн дэмжиж явах ёстой гэж би хувьдаа боддог. Анх удаа Монгол улсын ерөнхийлөгчийн хувьд үйлдвэрлэлийг дэмжих зарлага гаргаж байсан. Аж үйлдвэрийн яам гэж бид нар байгуулж ажиллаж байсан. Энэ бүх үйл ажиллагаа цаашаа ингэж явах ёстой. Монголчууд үйлдвэрлэл эрхэлж юм бүтээж нэмэн өртөг хийж чадах юм бол Монголын хөгжил урагшилнаа. Энэ бол их чухлаа. Монголд баялаг байна, боломж байна. Одоо үүнийг юм болгох хэрэгтэй. Хүнд хэрэгтэй юм болгох хэрэгтэй. Ийм боломж бол монголчуудад бий шүү дээ. Тийм учраас энэ дээрээ цаашдаа онцгой анхаарч ингэж явах байх гэж бодож байгаа. Үндэсний бүтээн байгуулалтын шагнал гэж шагналыг бий болгосон. Жилд үндэсний бүтээн байгуулалтын хамгийн тэргүүний бүтээн байгуулалтад энэ шагналуудыг бол олгодог болж байгаа. Би дээрээс нэг юм хэлэхэд ер нь бид нар бие биенийхээ сайныг харж явах хэрэгтэй. Одоо нэг сүүлийн хэдэн жил дандаа бие биенээ муулдаг, доош нь татдаг, унагдаг нэг тийм хардаг болоод байна шүү дээ. Тэгэхэд энэ хүний хийж яваа юм дотор ямар сайн зүйл байна, юу нь болж гин гэж. Ингэхэд танд хүртэл өөрт чинь хэрэгтэй шүү дээ. Хүн муу хэлээ, тэгэл хүнд атаархаа сууж явах чинь өөртөө л ачаа нэмээд байгаа шүү дээ. Наад заханд нас үйлс, буян үйлсээ буруу тийш нь явуулаад байгаамаа. Тийм учраас хүнийг сайхан ярьж явах хэрэгтэй. Хүний хийсэн бүтээснийг үнэлдэг байх хэрэгтэй. Чи сайхан шүү дээ. Чи сайн юм хийж байгаа юм байна. Найзтай баяр хүргэе, хүүдээ баяр хүргэе, охиндоо баяр хүргэе, аавдаа баяр хүргэе, ээжтэй баяр хүргэе гэж ингэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Ээжээ баярлалаа. Чи сайн ажиллаж байна гэж ингэж хэлж чаддаг байх хэрэгтэй. Ингэж бие биенээ дэмжиж ингэж урамшуулж үнэхээр хүн амьдрахад, хүн ажиллахад урамтай газар нутаг болох ёстой шүү дээ. Улс орн болох ёстой. Ийм зорилгыг бид нар одоо тавих хэрэгтэй. Дэндүү их хоорондоо хагаралдаж, дэндүү их хар буруу мэдээлэл түгээж ингэж явж байгаа. Энэ бидний сайн сайханд нөлөөлж чадахгүй байна. Сайн сайхан тус болохгүй байна. Энтэй та бүхэн санал нэг байгаа хаа гэж бодож байна. Тийм учраас биенийхээ сайн сайхныг дэмжих хэрэгтэй. Энэнийг үзүүлж өнөөдөр Дорнтын сайн сайхныг дэмжиж энэ Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа юм. Ер нь Монгол хүн гаднаас энэ тэндээс шороо атгаад ирсэн ч гэсэн бид нар дэмжиж л явах хэрэгтэй. Монгол хүн медаль аваад ирэхэд бид нар дэмжиж явах хэрэгтэй. Монгол хүн гаднаас бизнес оруулаад ирэхэд бид нар дэмжиж явах хэрэгтэй. Иймэрхүү байдлаар ажиллах нь бол их чухал зүйл ээ гэдгийг би бас энд хэлье гэж ингэж бодож байна.
Өөр бас намайг нэг баярлуулж байгаа зүйл бол манай Доронт аймагт энэ Монголын өв соёл, уламжлал, сайхан зан заншлыг ирээдүйн хойч үедээ өвлүүлэн уламжлуулах тал дээр маш их ажиллаж байна. Манай Доронт аймгийн төв номын сан бол их санаачлагтай ажиллаж байгаа. Өнөөдөр би бараг анх удаа одоо энэ Доронт аймгийнхаа шинэ театрт орж ирж байна. Намайг энд иргэдтэй уулзаад ингээд явж байхад танаа театр хаана байсныг би мэднэ, ямар янзтай байсан. Ерөөсөө үргэлж нэг театрын нэг сайхан юм байртай болчих юмсан гэж ингэж ярьдаг байсан. Одоо ингээд харахад бол үнэхээр аймагуд дотроо одоо урдаа байх, тэргүүнд нь толгойд нь явах ийм сайхан соёлын байгууламжтай, ийм сайхан одоо соёлын байртай болсон байна. Дээр нь бас Доронтын энэ театр нэг зүйлээрээ ялгарч байгаа. Энэ уламжлалаа авч явах ёстой. Тэр нь юу вэ гэвэл бүх аймаг дотроос Доронт аймгийн театрт ганцаараа симфони оркестртэй байгаа шүү дээ. Энэ симфони оркестр энэ Доронт аймгийн театрын энэ уран бүтээлчдэд дэмжиж явах хэрэгтэй. Хийж байгаа тоглолт, үзүүлж байгаа юмнуудыг манай Доронтынхын энэ зааланд багтаж ядан ирж үзэж явах хэрэгтэй. Тэ. Ингэж энэ хүмүүсээ дэмжиж, манай төрийн байгууллага энэ бүхнийг дэмжиж явах хэрэгтэй. Энэ Монгол өв соёлыг уламжлуулахын төлөө, Монгол бичгийг уламжлуулахын төлөө манай Доронт аймгийн сургуулиуд маш их ажил хийдэг юм байна лээ. Хэрлэнгийн барьяа гэж энэ сайхан уртын дуу уламжлуулахын төлөө хүүхдүүддээ одоо заадаг юм байна лээ. 1080 уртын дуучин бэлтгэх ийм одоо сургалтыг Улаанбаатараас хүн урж ирээд ийм одоо дууга заагаад байж гин гэж би сонсоод баярлж ирсэн. Монгол хүн гэж ямар хүнийг хэлдэг юм бэ? Монгол уламжлалаараа бахархдаг хүнийг хэлдэг. Монгол аав ээжээрээ бахархдаг, Монгол түүх соёлоороо бахархдаг, Монголын бүтээж байгаа сайн сайхнаар бахархдаг, Монгол эх орноороо бахархдаг, ололтоороо бахархдаг хүнийг Монгол хүн гэдэг байхгүй. Тийм учраас энэ ойлголтыг багаас нь Монгол хүнд суулгаж өгсөн. Би ерөөсөө ерөнхийлөгч болоод энэ монголчуудын өв соёл, түүх соёл, байгальтайгаа харьцдаг, ахмадуудтайгаа харьцдаг энэ уламжлалыг дунд сургууль заадаг болёо. Монголын алдартай эрдэмтэд одоо янз бүрийн соёлын хүмүүсийг урьж ирүүлж байгаа тусад нь одоо ном сурах бичиг хийлгээд ингээд зааж байгаа. Одоо тэр иргэний хичээл гэж тэр нийгмийн чиглэлийн тэр өв соёлын чиглэлийн хичээл бүр 1-р ангиас явдаг болсон. Одоо бүх одоо манай дунд ангиудад тэр 1, 2, 3, 4, 5 гэдэг ингээд үзээд явж байгаа. Хамгийн гол нь хүүхэд төрөхөд бид нэр эхлээд хүүхдээ монгол хүн болгох хэрэгтэй. Монгол хэлээрээ сайхан ярьдаг, монголоор сайхан харьцдаг, Монгол эх орноо хайрладаг, Монголынхаа түүх уламжлал бүр ухаангүй хайртай, дуртай. Түүнийг энэ дэлхий дээр хамгийн сайхан зүйл. Монголын ард түмний түүх, Монголын уламжлал, Монголын өв соёл гэдэг бол дэлхийн бүх ард түмэн дотроос гайхамшигтай гэж итгэдэг ийм л монгол хүнийг бид нар багаас нь бий болгох хэрэгтэй. Ингэж чадах юм бол Монгол улсыг Монгол хүмүүс хамгаалнаа. Монголын өв соёлын төлөө явна. Энэ чиглэлээр хийж байгаа ажлууд Доронт аймагт их сайн явж байгаа би туйлын баяртай байна. Монгол улсын ерөнхийлөгч болоод миний хийсэн ажлуудыг, үр дүн гарсан ажлуудыг жагшаахад бараг 30 гаруй Монголын өв соёлтой, Монголын түүхтэй, Монголын энэ гайхамшигт уламжлалтай холбоотой ажлууд байдаг, санаачлагууд байдаг. Дэлхийн олон улсын хэмжээнд, ЮНЕСКО-гийн хэмжээнд хүлээн зөвшөөрүүлсэн олон ажил бидэнд байгаа. Энэ бүхнийг хэн эхлүүлсэн, хэн санаачилсан чухал биш. Энэ бүхэн соёл болоод үлдэх хэрэгтэй. Уламжлал болоод үлдэх ёстой байхгүй. Тийм биз дээ. Тэгж чадах юм бол энэ бол одоо монголчуудаа өгөөж өгнө. Бид бүхэн ийм ажлыг та бүхний санаачлагаар ингэж хийсэн гайхамшигтай байсан гэдгийг энд хэлэх нь зөв баха. Тийм учраас Монгол гэдэг бол гайхамшигтай. Бидний газар нутагч өөрөө гайхамшигтай шүү дээ. Дэлхийд байдаг тэр газар нутгийн бүх онцлогийг авчираад цуглуулаад тавьдсан юм шиг. Тал нь бол талтай, уул бол уултай, хангаа бол хангаатай, ус бол устай, нуур бол нууртай, говь бол говьтой. Монгол юугаар бодох юм бэ? Ийм гайхамшигтай байхгүй. Тэгээд энэ дээр амьдарч байгаа улсууд нь дэлхийн сор болсон хүмүүсийг цуглуулж ирээд тавьдсан юм шиг ухаантай, соёлтой, эрэмгий, зоригтой, хэмэртэй ийм хүмүүс байгаа шүү дээ. Тийм учраас миний эх орныг бол жижиг улс гэж хэлдэг юм аа. Миний эх орныг бол Монгол улс гэж хэлдэг. Эрхчлөө, тусгаар тогтнолтой Монгол улс гэж дэлхийд хүндэтгэдэг байхгүй. Тэгэхээр энэ бүхнийг бий болгоход
манай дормчуудын оруулж байгаа хувь нэмэр бол гайхамшигтай юм шүү гэдгийг энэ бас хэлье. Өөр нэг юм бол манай дормчууд бол монголчуудад эх оронч хүмүүжил олоход маш их хувь нэмэр оруулж байгаа. Эх орноо яаж хамгаалдгийг дормчууд харуулсан. Монголчууд харуулсан. Эх орноо хамгаалж байгаа хүмүүсээ яаж дэмжиж ард тал нь болж ажилдгийг манай дормчууд харуулсан, үзүүлсэн. Тэр бүхний тэр дурсгал, тэр хөшөө дурсгал, тэр хүмүүсийн тэр алдар түүхийг байнга дурсаж, байнга олон нийтэд, байнга залуучуудаа үзүүлж явах хэрэгтэй. Тэнд ямар нийгэм, ямар анги байсан хамаагүй. Бидний өмнөх үе, бидний тэр гайхамшигтай Ахмад үеинд амьдарч явсан юм аа. Тэр хүмүүс амьдралынхаа зорилгыг болгож явсан гэдгийг л ойлгох хэрэгтэй. Энд бидний амьдралыг утга учир байдаг юм аа. Ийм учраас дорнот бол одоо эх оронч хүмүүжлийн талбар болох ёстой. Үүгээрээ манай дорнотын сургуулиуд, дорнотынхан үүгээрээ одоо ялгарч явах ёстой. Улаанбаатар хот бусад аймагт яваад очиход дорнотынхан түүхээ мэддгээрээ, аймгаа мэддгээрээ, уламжлалаа мэддгээрээ ялгарч явах ёстой байхгүй юу? Тийм учраас Монголын соёл уламжлалыг түгээн дэлгэрүүлэхэд манлайлан оролцож байгаа гэж тэр зарилэгт бичсэн байна. Та бүхэн үүнийг сая сонссон байхаа гэж бодож байна. За баярлалаа. Хүн нэмэгдвэл хүнс нэмэгдэнэ гэж ярьдаг. Манай дорнотын хүн ам сүүлийн 5 жил байнга өсөж байгаа. 77,700 болж байна. Намайг ерөнхийлөгчөөр ажиллаж байхад Монголын 3 сая дахь иргэн төрсөн. Сүүлийн 3 жилийн хугацаанд Улаанбаатараас 36.5 мянган хүн ийшээ олон газар руу явсан л да. Аймаг сум руугаа явж байгаа. За энэ бол бидний хамтын ажиллагааны нэг сайн үр дүн байгаа. Би орон нутагт ирээд ярьж байхдаа орон нутгийн хөгжлийг дэмжих хэрэгтэй. Орон нутаг төсвөө мэдэхгүй бол ямар эрх мэдэл байгаа юм бэ? Орон нутаг хүнээ мэдэхгүй бол ямар эрх мэдэл байгаа юм бэ? Бүгдийг Улаанбаатараас шийдээд байх юм бол ямар эрх чөлөө, ямар бие даасан байдал байгаа юм бэ? Үүнийг шийдэх хэрэгтэй. Энэ боломжийг орон нутагт олгох хэрэгтэй гэж би олон жил ярьсан. Олон жил зүтгүүлсэн. Ингэж манай төсвийн хуулинд орон нутгийн хөгжлийн сан гэдэг ийм сан байгуулалт заалт оруулсан. Энэ бол үнэхээр гайхамшигтай ололт болсон юм шүү. Тэр үед сумуудын хөрөнгө оруулалт гэж бараг байгаагүй. Аймагт дээд тал нь 2 тэрбум төгрөг ирдэг байсан уу юу? Бараг ирдэгчгүй байсан. Тэгэхэд сүүлийн 3 жил 13-аас 16 онд нийт орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж орон нутг руугаа Монгол улс 600 тэрбум төгрөг явуулсан. 600 тэрбум төгрөг. Манай Дорнот аймагт дээд тал нь 13 тэрбум төгрөг ирж ийлээ шүү дээ жилдээ. Би нэг зүйл жаахан сэтгэл дундуур явдгийг. Ямар засгийн газар гарсан, ямар сангийн сайд их хурл гарсан энэ мөнгийг хасаад байх юм. 13 тэрбум. Одоо та нар сонсож байгаа, зөв сонсож байна. 17 онд орон нутгийн хөгжлийн санд хэдэн төгрөг тавьсан гэж бодож байна? 2 тэрбум. Хэтэрхий байгаа шүү. 3 жилийн дотор, 4 жилийн дотор 11 тэрбум төгрөгөөр багассан шүү. 2 тэрбум, нодны 2.7 тэрбум. Тэгээд энд ажлын хийлэгдэг, юмын хийлэгдэг, гүйцэтгэлийн өгдөггүй, мөнгөний өгдөггүй, ингээд шар махтаа хатаадаг энэ аймгийн удирдлага энд байгаа хүмүүсийг. Ийм байж болохгүй. Тийм учраас би та бүхэнд нэг зүйлийг хэлье. Их хурлын гишүүдээс тэр ерөнхийлөгч янз бүрийн одоо сонгогдох байх гэж байгаа тэр нэгтүүдээс нэг юмыг үргэлж шаардж байгаа. Та нарт орлого байдаг юм бол орон нутг руу явуулаа. Энэ Тамсгийн одоо нефт гэдэг энэ газрын тус гарсан эндээс жилдээ доотлол нь 100 тэрбумаас хамгийн сайн хүрчээс нь 280 тэрбум төгрөгийн одоо орлогыг ашигыг улс авч ирсэн шүү дээ. Тэр 280 тэрбум төгрөгөөс ягаад Дорнотод ноогдохгүй байна вэ? Энэнийг хуульчилж ноогдуулдаг болох ёстой байхгүй. Ингэх юм бол манай Дорнотын ажилтаа болно. Тэг хөдөлмөр нь дэмжнэ, дээшилнэ. Ийм зүйлүүдийг та бүхэн ийм тодорхой зүйлүүдийн төлөө бас шаардлага тавьж ингэж явах хэрэгтэй гэж ингэж боддог. Орон нутгийн хөгжлийн сангаар дамжаад суманд 200 сая төгрөг, 300 сая төгрөг очиж байлаа шүү дээ. Гэхдээ ер нь та бүхэн ч одоо бүгдээрээ мэдж байгаа зарим нь сумаас ирсэн улсууд байгаа. Танаа сум сүүлийн 3 жил нүрээ угаасан шиг болоо биз дээ. Наад заханд гэрэлтүүлгээ шийдлээ шүү дээ. Сумд хэзээ гэрэлтүүлгийн тухай ярьж ирсэн. Явган хүнийхээ замыг шийдлээ. Мод ногоо цэцэрлэг бий болголоо. Ус худаг гаргалаа. Тэр эмнэлэг цэцэрлэгээ засч чаддгүй байсан тэр мөнгөөр заслаа.
орон нутагт ажиллаж байгаа хүмүүс ажилтаа боллоо. Тэнд ажиллаж байгаа хүмүүс ажлын байр бий боллоо. Тэр хүмүүсээ ажилууллаа. Гэхдээ энэ бол одоо маш чухал ийм санаачлага байгаа. Би энэ санаачлагаа дэмжиж байгаа. Тэгээ би их хурлд одоо өмнөх их хурлд өргөн барьсан шаардаад 2-3 жил яваад минийхийг хийж өгөөгүй, миний санаачилсан уулыг батлаагүй. Одоо энэ хурл дээр байж орон нутгийн хөгжлийн сангийн мөнгийг өмнөх жилийнхээс нь бууруулж болохгүй гэдэг ийм заалтыг би оруулж өгсөн. Дээрээс нь Улаанбаатараас алсрах тусам арай илүү мөнгө нь очиж ёстой гэдэг заалт байгаа. Дээрээс нь хүн амын тооцдог байх ёстой. Ингэх юм бол манай орон тайвны амьдрал улам сайхан болох юм аа. Ийм учраас энэ чиглэл бүгдээрээ анхаарч ажиллах хэрэгтэй. Энэ бол чухал сэдв шүү гэдгийг би бас өнөөдрийн ажиллаа ярьж байгаагийн хажуугаар энэнийг бас энэ хэлье гэж ингэж бодож байна. Суманд ингээд ажил хийгдээд бизнес нь хөгжөөд ирэхээр айл тэнд амьдарч байгаа айл өрхийн хашаа байшин хүртэл үнд орж ийн гэж байна шүү дээ. Аймагт байгаа хашаа байшин хүртэл үнд ордог гэж байна шүү дээ. Бизнес нь хөгжөөд орлого нь нэмэгдээд ирэхээр тэгэлгүй яадаг. Эд хөрөнгө нь үнэтэй болдог байхгүй. Энэний төлөө бид нар энэ чөлөөт эдийн засаг, энэ чөлөөт нийгмийг байгуулж түүнээс бид нар хийж ядах юмаа олох гэж ингэж одоо энэ нийгмийг сонгосон юм биш. Иргэдээ хүн болох заяанда та нар эзэн болоод яваараа гэдэг ийм л эрхийг л та бүхэнд өгөх гэсэн. Энэ эрхийг өгж байгаа бол өгсөн шиг өгч ингэж ажиллах ёстой гэж би хувьдаа боддгоо. Энэ зүйлийг бас энэ хэлье гэж ингэж бодож байна. Ер нь энэ сүүлийн жилүүдэд манай төрийн үйлчлэгээ иргэддээ маш их ойртож байгаа. Саяхан бид нар шүүх хуулийн байгууллагын шинжилгээний тухай ярьсан. Шүүх хуулийн байгууллагаар орсон хүмүүс л шүүх хуулийн байгууллагын ажлыг мэддэг. Гэхдээ ороход ямар сайхан болсон бэ? Өмнө нь айгаад шүүхийн хаалгаар ордоггүй байсан, яваад ороход тосоод авч ш. Ийм асуудал шийдвэрлэх гэсэн юм, ийм зүйл ярих гэсэн юм гэхэд та энэ маягтыг өгөл, энэ хуулийн дагуу ингэж өргөдлөө гарга, ингэж яв гэв. Өмнө нь нийт гэмт хэргийн тодорхой хүн маргалдаад ороход нэг нь шоронд яваад нэг нь үлддэг байсан бол одоо нийт шүүхээр орж байгаа хэргийн 20% нь эвлэрүүлэн зуучлах. Хоёр хүн хоорондоо эвлэрээд төлбөрөө төлөх бол төлөөл, маргасан бол маргаснаа юу яагаад за би чамааг уучлаа, за би одоо ингэсэн би буруугаа хүлээж ийн гэд ямар ч ял янхангүй эхийн нэцэхгүй туглын тураахгүй гаргаж байгаа шүү дээ. Энэ бол ард түмэндээ зориулсан шинжилэл байхгүй юу? Энэ үйлчлэгээр сүүлийн 1 жил 16 мянган хүн үйлчлэгээ авсан байна. Энэ бол гайхамшигтай зүйл шүү. Шүүхийн шийдвэр гарлаа, өмнө нь хаалттай байдаг байсан бол одоо шууд вебсайт дээр тавигддаг, боршуур болж хэвлэгддэг болсон шүү. Өмнө нь шүүхийн вебсайт гэж байгаагүй 12 онд 60 мянган хүн орж исэн, одоо жилдээ 3 сая хүн ордог болсон байна. Шүүх хэмээн гэдэг байна. 150 мянган хэргийн шүүхийн одоо тэр гаргасан шийдвэрийг татаж авч иргэд танилцсан байгаа шүү. 150 мянга. Ийм байгаа тохиолдолд одоо шүүгчид хариуцлагатай болдог. Ямар хуулийг үндэслэх үү? Энэ дээр хүнийг хэлмэгдүүлж болохгүй, хуулийг буруу хэрэгжилж болохгүй. Энэ л эргээд Монголын ард түмэнд тав хүндэл хэрэгтэй шүү. Ийм өөрчлөлтийг сүүлийн 4 жил хийсэн, ажилласан, зүтгэсэн, тодорхой үр дүнгууд гарч байгаа. Ярих юм бол маш их олон зүйлийг ярьж болно. Олон улсын хамтын ажиллагааны Германы байгууллага ирээд Монголын шүүхийг скан гэж одоо та бүхэн эмнэлэгт орохоор нэг скан хийлгэн гэдэг нэг тэгдэг ороод бүх бие эрхтэн сантиметрээр нэгээд зүсээд хардсан юм лээ гэдэг. Монголын шүүхийг тэгж харсан шүү дээ. Тэгээд 64% үнэлгээ өгсөн. Монголын шүүх 64% гэдэг бол 3-2-оос дээшээгээ сайн гэдэг үнэлгээ авсан. Бүс нутагтаа дээд зэргийн үнэлгээ авсан шүүхүүдийн нэг болж байгаа шүү. Энэ бол том үнэлгээ байна. Үүнийг үнэлэх манай ард иргэдийн үнэлэмжч босч байгаа. Энэ чиглэлд ажиллаж байгаа тодорхой хүмүүс дутагдaltaй хүмүүс байж болно. Гэхдээ ерөнхий хандлага, ерөнхий ололт бол сайн байгаа гэдгийг би бас энэ хэлэх нь зөв байна. Доромтод нэг сайн ажил явж байгаа энэ шилэн дансны хууль. Би шилэн дансны хуулийг батлуулах гэж одоо 3 жил их хурал дээр 4 удаа буцаалгаж явж нэг батлуулсан. Тэгээд доромтод нийтдээ шилэн дансны хуулийг одоо хэрэгжүүлэх энэ үйл ажиллагаа 146 байгууллага дээр явж байгаа. 130 төсвийн байгууллага. Дээрээс нь одоо 13 орон нутгийн үйлдвэрийн газрууд 3 төсвөөс одоо татаас авдаг 3% хэмшил хүртэл шилэн данс хөтлөж байгаа. 100% шилэн дансны хуулийг хэрэгжүүлж байгаа газрын нэгт ийм аймгийн тоонд манай доромт орж байгаа, доромтын сумууд орж байгаа. Ер нь муу хэрүүл бол мөнгнөөс болж гардаг юм аа. Ард иргэд бол даргын ярьж байгаад анхаардаг юм биш. Ард иргэдийн төлсөн мөнгийг яаж зарцуулж байгаад илүү анхаардаг юм аа.
Ийм учраас бид ингэж зарцуулсан шүү. Ийм шийдвэр гаргасан шүү гэд та бүхэнд эргээд тайлбарчдаг байх хэрэгтэй. Тэгэх юм бол тэр муу яриа, авилга, албан тушаалын гэмт хэрэг гэдэг муу зүйлүүд алга болно шүү. Энэ дээр манай Доронтын ард иргэд, Доронтын хэвлэл мэдээлэл маш их анхаарах хэрэгтэй, хяналт тавьж явах хэрэгтэй. Энэ хуулийг зөрчсөн хүмүүстэй хариуцлага тооцох тийм шаардлагыг шаардж явах хэрэгтэй гэдгийг хэлье. Энэ бол та бүхний олголт юм байгаа шүү. Тэг. Энийг сайн хэрэгжүүлж яваа. Энэ зүйлүүдийг хэлээд ордод бас бидний нэг сайн санаачлах сайн хэрэгжиж байгаа иргэний танхим. Би Монгол улсын ерөнхийлөгч болоод өмнө нь ажиллаж исэн бүх ерөнхийлөгч ажиллаж исэн өрөөндөө ороод тэр өрөө цаана нөгөө төрийн ордон засвар хийгдээ цаана дахиад 3-4 давхар өрөөтэй болцсон байсан. Тэгээд ерөөсөө энэ өрөөг иргэний танхим болгоё. Төрийн ордондоо иргэний танхим байгуулъя. Аюулгүй зөвлөлийн нарийн бичгийн дарга суудаг өрөөнд би орд суусан. Одоо хүртэл би 8 жил тэнд ажиллаж байгаа. Надад муудсан юм алга байна. Тэр олон давхар том өрөөг би иргэддээ өгсөн. Яг энэ үлгэр жишээгээр бүх аймаг иргэний танхимтай болсон, бүх сум иргэний танхимтай болсон, бүх хороо, бүх дүүрэг иргэний танхимтай болсон, иргэнээ сонсдог болсон. Гэхдээ иргэнээ сонсох гэж гаргаж байгаа шийдвэрээ та бүхэн танилцуулах гэж, та бүхнээс асуух гэж, та бүхний оролцоотой юм шийдэх гэж бид нийгэм байгуулж байгаа шүү дээ. Энэнийг л иргэний нийгэм гэж байгаа шүү дээ. Дарга гэдэг цолтоо тэнд очисон хүн ганцаарчилж юмаа шийддэг байх юм бол тэр чинь хувийн нийгэм болно гэж. Тэр албыг хөвчилж авсан болно шүү. Тийм учраас энэ үлгэр жишээ эхний ажлын өдрөөсөө би үзүүлэхийн төлөө явсан. Энэ өнөөдөр Монголд соёл болоод тогтлоо. Энэнийг хэн ч эргүүлж чадахгүй. Одоо энэ бүхнийг цаашаага бид нэр иргэдийн улс төрийн эрхийн тухай хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Бусад хуулиар баталгаажуулж өгөх ёстой. Манай иргэд нийлээд хууль санаачилдаг эрхтэй болох ёстой. Энэ эрхийг иргэдэд өгөх ёстой. Манай иргэд нийлээд төлөөлсөн улсууд нь муу ажиллаж байгаа бол буцаагаад татдаг эрхтэй болох ёстой. Энэ хариуцлага, энэ боломжийг бид нэр иргэддээ өгөх ёстой. Тэг. Энэнийг би өнөөдөр төрөөс шаардаж явж байгаа. Энэ хуулиудыг манай энэ удаагийн их хурл баталж өгөх байх гэж би найдаж байна. Төрийн албаны хууль, улс төрийн намын тухай хууль, тэр хариуцлага тооцох тухай хуулиудыг баталж өгөх байхаа гэж ингэж найдаж байгаа. Энэ зүйлүүдийг би хэлье. Нээрээс нь Доронт аймаг бол манай Батлан хамгаалалт салбар, зэвсэгчний салбар, хөлийн цэргийн салбар нэлээд сайн ажилладаг ийм салбар байгаа төвлөрсөн. Доронт аймагт хөлийн цэргийн 4 отряд ажилладаг. Хамгийн олон отрядтай аймаг шүү. Манай зэвсэгчний анги байгууллага энд ажиллаж байгаа манай зэвсэгчний албан хаагчдаас 500 гаруй хүн одоо энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцсон. Зарим хүн надад хэлж байлаа, "Үгүй энхийг сахиулахад оролцсон гэдэг чинь ямар чухал юм бэ? Мөнгөтэй болж ирээд наадсах нь байр худалдаад авах эднэр гэдэг." Тийм л байх ёстой шүү. Манай ард иргэд энхийг сахиулах үйл ажиллагаанд явсан манай залуучууд хурч ирээд тэр хүмүүсээр энэ сайхан театрт яриа хийх хэрэгтэй. Тэр энхийг сахиулах 500 гаруй залуучуудаас энэ бүх сургуулиуд дээр яриа хийх хэрэгтэй. Ямар газар та очиод ирсэн? Дэлхий гэдэг чинь ямар байна? Тэр хүмүүсийн амнаас нэг зүйл гардаг. Монгол гэдэг чинь ямар сайхан юм бэ? Бид нар чинь ямар гайхамшигтай их орнд төрсөн юм бэ? Монгол улсын энэ төр засаг, энэ тогтсон нийгэм гэдэг чинь ямар зөв юм бэ? Гарахтал хоорондоо буудалцаад бие биенийгээ алаад овг аймгаараа талцаад ингээд юу яадаг бие биенийгээ доошоо хийсэн ийм л улс орон дотор тэр явж байгаа шүү. Тэгэхэд бидний хоорондын хэрүүл бол юу ч биш болохгүй. Гүн чи Монгол чинь ямар зөв замаар явж байгаа юм бэ? Монгол их орныхоо сайхныг гайхсан, Монгол их орныхоо гайхамшигыг гайхсан ийм хүмүүс болж ирдэг шүү. Тэгэхээр энэ энхийг сахиулах үйл ажиллагаа, энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцох хэрэгтэй. Нодногоос эхлээд бидний санаачилсан, хамтар санаачилсан тэр оюутан цэрэг гэдэг хөтөлбөрт манай Доронт аймаг одоо ордог болсон. Энэ бол маш чухал хөтөлбөр. Монголчууд Чингисийн үеэс, Хүннүүгийн үеэс цэргийн хүн эх орны төлөө явж байгаа энэ хүмүүсээ хайрладаг, хүндэтгэдэг. Цэргээр явсан хүнийг бол хүндэтгэж үздэг. Ер нь айрын далуу хааж байгаа халагдсан хүн бол амьдралд хөл алдсан хүн ер нь цөөхөн байдаг юм доо. Айрмын 3 жилээр гартсан, айрмын 5 жил цэргийнхэн сургуулийг төгссөн хүмүүс. Тэгээд айрмын 20 жил явдсан улсууд наад зах нь авчирээд ажилуулахад итгэлтэй байдаг байхгүй. Манай цэргийн албан хааж байгаа хэлбэртэй гарсан улсуудыг манаачаар ажилуулъя гэдээ хойноос нь хөөцөлдөд явж идэг. Ягаад ингэж байгаа гэхээр итгэлтэй байдаг юм аа. Үнэн шүү дээ. Энэ итгэлтэй хүмүүсийг бид нар нэмэгдүүлэх хэрэгтэй. Бидний залуу эрэгтэй хүүхдэл болж төрсөн бол, эрэгтэй хүн болж төрсөн бол заавал цэргийн албаар дамжих хэрэгтэй гэж би хувьдаа боддгийн. Тийм учраас бид нар оюутан цэрэг гэдэг хөтөлбөр санаачилсан.
Ихтэй сургууль сурж байгаа таны хүүхэд 6 сар энэ хөтөлбөрт хамрагдаад оролцоод дээд сургуулиа төгсөхдөө давхар цэргийн албаа хаагаад хүрээд ирэх юм бол ямар сайхан бэ, тийм ээ? Энэ боломж бидэнд байгаа. Дээрээс нь мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүд гэж байгаа, дээр үеийн темсүүд. Энэнийг бүгдийг ийм хоёрдмол утга агуулгатай болох ёстой. Темэст орсон бүх залуучууд цэргийн албыг давхар хаалгах хэрэгтэй. Темсийн захирлуудад цэргийн албаны сургалт явуулаад 2 сар 3 сарын курс цуулгаад тэгээд цэргийн алба хаалгаад бэлтгэл цолын өгөөд явуулах хэрэгтэй. Тэнд орсон хүүхдүүдэд 6 сар цэргийн албаны хичээл заагаад ингээд гаргах хэрэгтэй. Энд ажиллаж байгаа зэвсэг хүчний анги байгууллагууд бүрэн нээлттэй болох ёстой. Доронтынхан яваад ороход чөлөөтэй байх хэрэгтэй. Анги дотор нь ороод гүйдэг талбайтай, анги дотор нь ороод одоо биеийн тамир хийчдэг тийм юмтай одоо Улаанбаатар төв сүрэн газар чирийн фитнес төвүүдгээ зөндөө юм байна шүү дээ. Тэр төвүүдийг сэргийн анги дээр байгуулах хэрэгтэй. Тирүүдийг байгуулах хэрэгтэй. Биеийн тамирын байгууллагуудыг байгуулах хэрэгтэй. Өглөө орж гүйчээд мөнгөө төл цайгаа уучаад гараад явдаг болох хэрэгтэй. 1000 өдөр тэжээж нэг өдөр цэргийг хэрэглэнэ гэж ярьдаг. Энэ бол буруу болсон. Манай цэргийн анги байгууллагууд ард түмэндээ 1000 өдөр хэрэгтэй байх хэрэгтэй. Үүгээр дамжиж манай энэ хүмүүс ямар одоо баяртай хүлээж авч байгааг сонсож байгаа юм шүү дээ, тийм ээ. Үнэхээр тийм. Тийм учраас энэ цэргийн анги байгууллагуудыг бид нар бүр одоо иргэдээ бэлтгэдэг, иргэдээ эх орон хүмүүжил болгодог ийм л болгох хэрэгтэй. Цэрэгт яваад 1 жил яваад ирсэн хүүхэд чинь ээж аавынхаа сайн сайхныг мэдрээд ирдэг. 1 жил байтугай 1 сар болоод ирсэн, 7 хоноод ирсэн. Та бүхэн мэдэн дээ. Улаанбаатар 7 хоног томилтоор нөхөр чинь яваад ирэхэд хоох миний юм уу хөгшин гэсээр л орж ирдэг шин. Миний ач, миний хүү гэсээр л орж ирдэг. Тэрнийхээ үн цэнийг мэдэрч. Хүн чинь нэг жоохон хайртай одоо тэр хүмүүсээс холдохдоо тэр хүмүүсийнхээ үн цэнийг мэдэрдэг. Тэр газар нутгийнхаа үн цэнийг мэдэрдэг байхгүй. Үүгээр дамжуулж эх орноо хайрладаг, эх орныхын үн цэнийг мэдрүүлдэг энэ боловсролыг олгодог юм л да. Ийм утга энэ цэргийн албаны цаана байгаамаа. Тийм учраас энэ Доронтод байгаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, Монгол даяар байгаа мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төвүүдийг энэ чиглэл рүү явуулах хэрэгтэй. Дэлхийн өндөр хөгжилтэйгээд Азид байна, Сингапур байна, Өмнөд Солонгос байна. Бүх хэрэгтэйчүүд ямар ч албан тушаалтай бай, ямар ч мэрэгжилтэй бай, бүгд цэргийн албаар дамжиж байгаа. Ийм сургалтаар орж байгаа. Би энэ тухай саяхан Номтой баяр сайдыг бас өрөөндөө дуудаж ярьж ирсэн. Ийм ажлыг хийх хэрэгтэй. Өнөөдөр чи нийгмийн хамгааллын сайд байна. Энэ ажлыг хий, энэ засгийн газрын үед хэрэгжүүлж. Ийм үр дүнгууд гаргах хэрэгтэй. Ингэж монголчуудаа хэрэгтэй, хүнд хэрэгтэй ийм боловсрол, ийм сайхан хатуужлыг олгох хэрэгтэй шүү дээ. Бидний үр хүүхэд хүнтэй харьцаа сурчвал ямар сайхан байна. Тийм биз дээ. Зөв харьцаа сурчдаг. Бие бэлдэр нь хөгжижсэн ийм болгох хэрэгтэй. Зарим нэг залуучуудыг харж байхад эрэ минь мэддэхгүй нэг тийм налганс нэг тийм хачин одоо юм байдаг. Тийм байж болохгүй. Тэр хар бор тамхи янз бүрийн юм дурлсан энэ тэр залуу нас нь тэгж явах нас биш байхгүй. Тийм биз. Хүний амьдралын цаг хугацаа гэдэг чинь ямар хурдтай өнгөрдгийг та бүхэн мэдэх хэрэгтэй. Миний цэргийн чиглэлд явуулж байгаа бодлогын гол цөм нь энэ. Энэ бодлогыг дараачийн ерөнхийлөгч, дараачийн их хурл засгийн газар авч явах ёстой гэж би хувьдаа боддог. Дээр нэмээд энэ манай Доронтынхны ирээдүй. Ер нь Доронтынхны ирээдүй бол надад сайхан харагдаж байна. Доронт аймгийн эрчим хүчний цахилгаан станц 36 мегаватт гаргадаг. Одоо 50 мегаваттыг нэмж барихаар энэ их хурл засгийн газар шийдвэрлэж байгаа. Энэ бол их том шийдвэр шүү. Доронтын цахилгаан станц одоо 2 дахинаас илүү өргөдөх нь биш. 36 мегаваттыг дахиад 50-ыг нэмэх гэж. Энэ юу хэлэх гэж байгааг Доронтод ирж амьдрах юм бол, Доронтод ирж ажиллах юм бол лавл цахилгаанаар дутагдахгүй юм байна. Ийм хангалт байна. Үнэхээр зүүн бүсийн төв юм бол ийм хэмжээнд бид нар ярих ёстой. Намайг өмнө нэрээд уулзж байхад энэ асуудлыг үргэлж ярьдаг байсан. Одоо явсаар байгаад олон засгийн газрын үед явсаар байгаад энэ асуудал шийдэгдэж байгаа. Зарим үед хөрөнгө оруулалт хийгээд засч ийсэн баг багаар бас өргөтгөж явж л байсан л да. Одоо бол нэлээд том юм үйл ажиллагаа явж байгаа. Дээрээс нь Улаанбаатараас одоо нэг үе 10 жилийн өмнө бид нар бүх аймгаа одоо засмал замаар холбоно гэдээ ярихад бол мөрөөдөл байлаа шүү. 20 жилийн өмнө ингэж хэлэх юм бол чи юм мөрөөдвөө гэж хэлдэг байлаа шүү. Одоо бол энэ үйл ажиллагаа ямар хурдтай сайн явж байгааг та бүхэн мэдж байгаа. Одоо нэг 20 км үлдэж байгаа гэж байгаа. Тэгээд энэ тавьсан замаа сайхан арчилгааг нь маш сайн болгох хэрэгтэй. Энэ дээр тэр хурд мурдаа тохируулж явдаг болгох хэрэгтэй. Аюул аваарыг багасгах хэрэгтэй. Энэ чинь төрийн ажил шүү.
Тэгээд тэр холбох ёстой замаа холбочих хэрэгтэй. Бусад энэ бүсүүдтэйгээ тэр замаар холбогдох хэрэгтэй. Доронтой аймгийн нэг давуу тал байгаа. Төмөр замтай аймаг. Манай алслагдсан аймагуудаас ийм төмөр замтай аймаг бол бараг л Доронт шүү дээ. Одоо энэ Доронтын хойтлоос гарч байгаа тэр Ирээн цаваас явж байгаа Чоолсон гар дайруулаад, Көтөр дайруулаад, бичгтэр гардаг энэ төмөр замыг хамгийн түрүүн барих ёстой. Би хувьдаа өнөөдрийн ерөнхий сайд хэлдэг, улсын хурлын удирдлагад хэлдэг. Тэр зүүн бүсийн төмөр замыг хамгийн түрүүн барих хэрэгтэй. Мөнгө олдвол тэнд хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй гэж. Тэг. Монгол зөвхөн төвөөрөө нэг төмөр замаар холбогдсон биш, хоёр хөрштэйгөө бидний барьж байгаа бодлого зүүн бүсээр нэг холбогдох хэрэгтэй. Баруун талаараа нэг холбогдох хэрэгтэй байхгүй. Ингэж ээж бид нар ганцаардахгүй, ингэж ээж бид нар энэ бүс нутагта хаягдахгүй байхгүй. Энэ төмөр замын холбоос гэдэг бол бусдтай биднийг холбож өгч байгаа. Бусдын эдийн засгийн боломжтой холбож өгч байгаа. Энэ асуудал дээр онцгой анхаарч энэ засгийн газар энэ их хурлын үед зарчмын шийдлүүд нь гараасаа гэж бодож байна. Би гарах байх гэж найдаж байна. Эхлэл тавигдээсэ гэж бодож байна. Ингэх юм бол Доронт бол үнэхээр хүн одоо татагднаа. Хүн татагдана. Доронтын хөгжил өөр болно шүү. Нөгөө нэг бүс нэг зам гэдэг одоо Си Жинпин даргын ярьдаг, Монголын талын зам гэдэг ярьдаг, Оросуудын ярьдаг тэр дэд үтсийн хөгжил энэ одоо энэ алс Доронтыг хөгжлийн зураг энэ бүхэн дээр энэ ярьж байгаа. Анх удаа Монгол улсын ерөнхийлөгч хоёр улсынхаа ерөнхийлөгчтэй нэг ширээний талд одоо гурвуулаа суугаад юм ярьдаг болсон шүү дээ. Гэхдээ ерөөсөө ийм уулзалтыг санаачлъя гэдэг нэг анх удаа хэлж байхад хүмүүс надад итгэхгүй л байсан. Энэ ёстой боломжгүй ерөнхийлөгч. Энэ бол ерөөсөө бараг таарахгүй гэж. Энийг тааруулнаа. Монгол улс ганцаараа дэлхий дээр бүтнээрээ энэ хоёр их гүрний дунд оршдог ганцхан орн байдгийг. Тэр нь Монгол. Оросын холбооны улс, Бүгд найрамд Хятад улс хоёрын дунд бүхэл бүтнээрээ оршдог ганц л орн бий. Тэр бол Монгол. Тийм учраас бид нар хоёр талаар ярих юм байна. Заримдаа бид нарт гурван талаар ярих юм байна. Дамжин өнгөрөх тээврийнхаа тухай ярмаар байна. Тарифын тухай ярмаар байна. Төмөр замынхаа тухай ярмаар байна. Автозамынхаа тухай ярмаар байна. Хин хоолоогоо ярмаар байна. Би энэ хүсэлтийг энэ хоёр хөршийнхаа энэ хоёр том удирдагчид ярьсаар байгаад зөвшөөрүүлээд 3 удаа Монгол улсын ерөнхийлөгч, Оросын холбооны улсын ерөнхийлөгч, Бүгд найрамд Хятад улсын ерөнхийлөгч 3 удаа суугаад уулзаж ярилцлаа шүү дээ. Гэрээ хэлцэл байгууллаа шүү дээ. Энэ бол том амжилт байхгүй юу? Тэгээд үүний хаялга бол манай Доронт аймагт тусах ёстой. Тэгэхээр энэ чиглэлийн ажлууд яваасаа гэж би ингэж бодож байна. Хамгийн сүүлчийн уулзалтаар бид нэр Ташкентад уулзсан уулзалтаар эдийн засгийн бүс байгуулна, эдийн засгийн коридор байгуулна гэж Монголоор дамжуулж байгуулна гэж ярьсан шүү. Харамсалтай нь олон юм Монголыг тойрч өнгөрөх гээд байгаа шүү. Энэ манжуураар дамжаад энэ талаар яваад өгдөг. Манай цаа талаар дамжаад Казахстанаар дамжаад энэ Төв Азийн орнууд чинь Европ руу холбогдоод алга болдог. Манжуураар дамжаад ингээд алга болдог. Ийм болчих гээд байна. Монгол энд өнчин үлдэж болохгүй. Хаягдаж болохгүй. Ийм учраас бид нар хоёр хөршилтэйгээ үг хэлээ олцдог. Дээд түвшиндээ хүртэл үг хэлээ олцдог байх хэрэгтэй. Ер нь юм бол хүний харьцаанаас шалтгаалдаг, хүний санаачлагаас шалтгаалдаг шүү дээ. Тэ. Санаачлахтаа удирдагч, санаачлахтаа харьцаа зөвтэй байх юм бол бид нар хүнтэй хэл амаа болоод явж чаднаа. Монголчууд дэлхийн хэмжээнд хөгжихт нь одоо Монгол улсын төр засаг тусалж чадна гэж би хувьдаа боддог. Энэ бүх юмны хаялга бол манай Доронтод бас ирэх ёстой гэж ингэж бодож байгаа. Нэр нь би түрүү энд гарч байгаа, энд олдож байгаа бизнес, энд олдож байгаа ашиг орон нутагта наалддаг байх тухай би түрүү хэлсэн шүү. Аймагтай наалддаг байх ёстой. Тухайн сумын нутаг дэвсгэр дээр болж байгаа бол тухайн сумандаа наалддаг байх хэрэгтэй. Тэр Улаанбаатарт байгаа их хурлын гишүүд, засгийн газрын гишүүд гэдэг улсууд монголчуудаас биднээс тав бүхнээс юугаараа ялгаатай. Тийм онцгой хүмүүс юм уу? 2 толгойтой, 3 зүрхтэй, 8 гартай хүмүүс юм уу бид нар? Тийм биш ш. Юугаараа биднээс давна? Доронтод ноогдох мөнгийг л Доронтод л өгөлт. Доронтод бий болж байгаа орлогоос Доронтод орхих л доо. Тэгэх юм бол бид нар эндээ бие дагаад хөгжих боломжгүй ш. Энэ маягаар одоо бид цаашаа явах ёстой гэж ингэж боддог. Дээрээс нь түрүүн би хүний хөгжил гэж ярьсан. Манай Доронтынхан бас л нэг сайхан мэдээгээр намайг баярлуулж. Ерөнхий боловсролын сургууль төгсөөд элсэлтийн шалгалт өгж байгаа. Манай одоо Доронтын хүүхдүүдийн эзэлж байгаа байр бол улстай тэргүүн байр эзэлж байгаа шүү дээ. 15 онд байна уу да тийм ээ. Монгол хэл бичгээр 16 онд гадаад хэлээр
байгалийн шинжлэх ухаанаар манай Доронтын хүүхдүүдийн өгсөн шалгалтын дүн Монгол улсын 21 аймаг дотор толгой цогсон 1-р байр эзэлсэн. Энэ бол сайхан шүү. Манай Доронтынхаа ийм байх хэрэгтэй. Манай Доронтын багш нарыг сайн ажиллаж байна. Та бүхэн сайн ажиллаж байна. Эцэг эхчүүд сайн ажиллаж байна. Одоо дээрээс нь улам шаардлага нэмэх хэрэгтэй. Доронтын хүүхдүүд толгойд нь явах ёстой. Ийм боломж бий. Ийм чадвар манай Доронтынханд бий. Ийм ирээдүй үе байх юм бол Доронтын ирээдүй бол сайхан явнаа гэдгийг нь хэлье. Ингээд би яриагаа эхлэхдээ хэлсэн. Өнөөдрийн энэ Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа энэ шагнал бол Монголын төр таавхан хүндэтгэл үзүүлж байгаа. Доронтынх нь бүх үеийнх нь Монголын ард түмэн таавхны хийж үтээж байгаа зүйлээр бахархаж байгаа. Энэ бахархлын дээд төрийн хамгийн дээд шагнал Сүхбаатарын одонгоор шагнаж байгаа. Намайг 8 жил ажиллахад тийм олон аймаг Сүхбаатарын одонгоор шагнуулаагүй. 3-4 байна уу юу? Ингээд тэр хүмүүс дотроос, тэр аймагуд дотроос би өөрөө очиж нэг ч одонг нь гардуулж өгөөгүй. Өгдөгчгүй манай тамгын газрын дарга төлөөний хүмүүс явдаг. А Доронтод би өөрөө энэ одон туган дээр нь хатгаж өглөө. Дөрвөн жилийн дараа манай Доронтынхыг Монголын төр үндэслээ. 74 жилийн дараа удаан хүлээсэн шүү. Энэ 74 жилийн хөдөлмөр зүтгэлийг бид нар үнэлэх хэрэгтэй. Монголоос нар эхэлж Доронтоос нар эхэлж манддаг. Доронтоос Монголын өвлөө эхэлдэг байхгүй. Тийм учраас Доронтоос Монголын сайн сайхан эхэлж явах ёстой. Доронтын сайн сайхантай Монголын сайн сайхан уялдаж явах ёстой. Учир нь манай Доронтынх нь хөдөлмөрч, учир нь манай Доронтынх нь бүтээл сэтгэхгүйтэй, учир нь манай Доронтынх нь хэмартай, учир нь энэ Доронтод байгаа манай ард иргэд маш их хөдөлмөрч, олон ястны олон аймагаас ирсэн улсууд хүртэл ийм сайхан одоо хамтарч эв найртай ажилдаг. Үүгээр манай Доронтынхан одоо гайхуулж явах хэрэгтэй. Ингээд Доронт аймагтай Монголын төрийг төлөөлж, Монголын ард түмнийг төлөөлж энэ өндөр шагнал гардуулсандаа би үнэхээр их баяртай байна. Та бүхнийхээ ажил үйлс дахин их амжилт хүсье. Та бүхний маань буян заяа үргэлж дээшилж, хэмэр нь үргэлж босоо ажил үйлс нь Монголд бүс нутагта толгой сохиж явахын өлзөтэй өрөөлийг өргөн дэвшүүлье. Баяр хүргье та бүхэн. Монгол улсын ерөнхий захиргааны хэлбэрт баяр хүргэж үгэлээ. Баярлалаа танд. Одоо Сүхбаатарын одонд Дорнод аймгийн засаг дарга Бадам Сүрэн таныг үг хэлнэ хэмээн урьж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгчөө, миний нутгийн хөдөлмөрч, бүтээлч ард иргэдээ, Монгол улсын ерөнхийлөгч, ардчсан төрийн тэргүүн эрхэм хүндэт та зарлиг болон Доронт аймаг Сумдын Сүл тиймрийн туган дээр их чанжны нэрэмжит Сүхбаатарын одонг залж өглөө. Төрийн өндөр шагналыг аймаг хотлоороо үлдсэн түүхтэн өдөр эвийн халуун сэтгэлд халах, бүрээд, бараг, үзэмчин түмнийхээ баяр талархлыг танд уламжлахад таатай байна. Энэхүү шагнал нэг аймгийн нэр дуудан олгосон нэг олон хэдий ч манай аймгийн иргэн бүхний ажил үйлс, амжилт бүтээлийг үнэлсэн, урам зориг, бахархлыг огшоосон, баялаг бүтээж хөгжил дэвшилт хүмүүсэн зон олны сэтгэл зүтгэлд гэрэлтэх одон юм аа. Доронтчууд аймгаараа төрийн хүндтэй шагнал үлдэж түүний утга учир ач холбогдлыг харуулж ирсэн түүхэн уламжлалтай. 1931 онд хан эдийн уудын аймгаас туурал тусгаарлсан манай аймгийнхан 1935-аас 1945 оны дэлхийн 2-р дайны төгсгөл хүртэл зэрэг стратеги эдийн засгийн том талбар дээр
цэрэг армийн ард талын өргөн шугам дээр 10 жилийн туршид ард цолтой байлдагч явсан. Дэлхийг нөмрөх фашизмын хар аюулыг зайлуулах хүн төрлөختний шудраг ариун үйлсэд Оросын ард түмний талд баттаа зогсож, бүхнийг бороонтод, бүхнийг ялхан гэсэн урайнд ор ажиллаж хөдөлмөлийн үлгэр дуурайлыг үзүүлж байсан. Ийхүү дайн байлдааны аюул түгшүүр дор ачааны хүндийг өргөж авсан, дааж явсан, давж гарсан төдийгүй тухайн үеийн улс ардын аж ахуйн төлөвлөгөө зорилтуудыг үг үзүүлэлтээр давуулан биелүүлсэн амжилтаараа 1943 онд улсын баг хурлын тэргүүлэгчдийн зарилгаар анхудаа хөдөлмөрийн гавьяаны удаан тугийн одон хүрсэн төвхтэй. Энэ нэгэн үеийн үнэлгээ хойч үеийн бахархал инх цагийн их бүтээн байгуулалтын дуудлага болжээ. Өнөөдөр дорночууд төрийн хүнтэй шагналыг 70 гаруй жилийн завсарлагтай хүлээн авч төрийн хошоо одонд аймаг боллоо. Манай аймаг дэлхийн дайны дараах төлөвлөгөөт эдийн засгийн 50 шахамжилт эдийн засгийн хөгжлийн тулгуур болсон уламжлалт мад аж ахуйгаа хөгжүүлэхийн зэрэгцээ аж үйлдвэр газар тариалангаар өргөжүүлэн шин шатанд гаргаж улс соёлын их дэвшилд хүрсэн. Энэ бол ард иргэдийн урт хугацааны их ажил, их хөдөлмөрийн үр дүн байлаа. Зах зээлийн чөлөөт эдийн засгийн тогтолцооны 20 гаруй жилийн өнөөгийн хөгжил нь эрх чөлөөт иргэд чөлөөтөө сэтгэж, чөлөөтэй ажиллаж хөдөлмөрлөж, санснаа хийж бүтээх боломжтойг харуулж байна. Олон 10 жилийн турш аймгийн мал сүрэг 1.2 сая толгой дэлбэлцэж байсан бол одоо 1.7 сая толгой малтай боллоо. Зах зээлийн жилүүдэд хагас саяар нэмэгдэж, малчин нэг өрхөд дунджаар 400 гаруй толгой мал оногдож байна. Нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээгээр 21 аймгаас 3 дугаарт ирэмблэгдэж, хүн амын өсөлт, эхийн энэтхүү үзүүлэлт болон улс орны чанарын түвшингөөр улсдаа тэргүүлж явна. Өрг гэрээ өрнүүлэх хос залуусын тоо жил тутам нэмэгдэж, Чоосон хотын нийт өрхийн 40 гаруй % нь тохилог орон сууцнд амьдарч байна. Талын хотод чангамлах, адуунчлууны ил уурхай, дулааны цахилгаан станц, гурил тэжээлийн үйлдвэрийн бүтээгдэхүүн баялаг өөрийн аймгаас давж зэрэгцэн айлсах аймгийн төв сундыг хангаж манай аймаг зүүн бүсийн тулгуур төвийн үүргээ гүйцэтгэж байна. Эх орны зүүн хэд хязгаарт орших Дорнот аймаг маань мөнхийн хоёр их хөрштөөгөө эдийн засаг, нийгмийн харилцааны үе талгаар хөгжил дэвшлээ ахиулж байна. Дорны удам талаар өндөр хүчлийн шугам өртөөлж, бүх сумын төв, уул уургай суурингууд найдвартай эрчим хүч хөгжлийн ундагтаа боллоо. Аймаг сумын төвүүд их талдаа хаяад элж, хөх тэнгэртээ дээвэр дургаа өндөрсгөн дүр төрх өмнө зүсээ шинчлэн хөгжмөр улс орны хот тосготой ижилсгээр тэмүүлж байна. Малчин иргэн ертөнцийг толдон харж дэлхийдээ харилцаж байна. Олон улсын түвшинд хүрсэн мэдлэг боловсролтой, дэлхийг багтаасан сэтгэлгээтэй ажиллаж бүтээж чаддаг энэ зууны иргэн төлөвшөж байна. Энэ бол эрхчлөөд иргэдийн бүтээж хөдөлмөрийн бодит ололт юм а. Нийгмийн тогтолцоо сэлгэсэн сүүлийн 70 гаруй жилд дорночуудын олсон амжилт бүтээл хөгжил дэвшлийг манай төр засаг өндөр үнэлэн өнөөдөр энэ эрхэм мэдээ шагналыг хүртээлээ. Төрийн дээд энэ шагнал Дорнот аймаг 2016-аас 2025 он хүртэлх хөгжлийн хэдийн зорилтоо тодорхойлж хэрэгжүүлэх дарааны жилүүдэд тохиож байгаа нь манай зон олонны ажил үйлс өөдрөг байхын бэлэг дэмбэрэл, хөдөлмөрлөг бүтээгдэхүүн урам зориг, хөгжин дэвшгийн омгшиг тэмүүлгийг бидэнд өглөө. Амнаас илүү үнэтэй тусгаар тогтнолоо эрхэмлэж явахыг мөнхийн гэрээсэл болгон үлдээсэн ардын хувьсгал Монгол төрийн нэр зүтгэлтэн хэрлэн мөрний уугуулгүй маршал Хордоогийн чоо болсон. Улс орноо хүн төрөлхтний нийтлэг хишиг замналаар хөгжүүлэх чин зорилгод ардсан хувьсгалыг мандаалагч Дорнот нутгийн удамтгүү Санжаа сүрэнгийн зориг нарынхаа гэрээсэл зорилгыг дээдлэн манай аймгийн ард иргэд ажиллаж, бүтээж, хөгжил дэвшилд хүрч чадгаа энэ тэмдэглэл сайхан өдөр илэрхийлж байна. Та бүхэндээ хамгийн сайн сайхнуудыг хүсэн өрөө баярлалаа.
Өргөн их түмний бүрлэг ихийг төрүүлсэн уул ус билээ. Өндөр дэдийг орны минь ариун ууд болсон бүлэг ий билээ. Ариун Монголын авд сүгэрсэн хиймэр билээ. Аял улс одон Монгол үгээр хэлэлцдэг шудаг төгөлдөр хүмүүс билээ. Алдар сууд хэлчин базрын сэдэнгиш анхны хөтөлбөрийн баатар үндэсний сурын харваж аюулчдын цэвэг ардын зураач очрын цэвгжөө төрийн дуулыг үлгийцсэн академик цэндийн дамжин сүрэн төрийн далбаг мөнхөлсөн төрийн шагнал додийн чойтгийг төрүүлсэн дорнотчууд Монголын бахархлаа. Томхмөр хуурч Монголор шинжэмэн ихэр дэвтэн соёнгийн өргөгч дондгийн цэвэг мэд Олимпийн аврага там дондгийн атарчуу дорнын их найрагч дандангийн ямсрын төгөлсөн ард түмэн дорнотчуу та бүгдийг бахархал билээ. Ингээ тавхрихаа өмнө Дорнод аймгийн хүндэт иргэн Дорнод Монголын нутгийн иргэдийн байгаль хамгаалах холбооны гүйцэтгэх захирал Догтмын Догсрын таныг Дорнодын ард иргэдийг төлөөлж бүхэлнү хэмээн хүндэтгэн өрж байна. Эрхэм хүндэт ерөнхийлөгч миний төрсөн нутаг Дорнод аймгийн хүндэт авд иргэдээ эрхэмсэг хатагтай ноёдоо та бүхэнд энэ элэг сайхан өдрийн мэндийг дэвшүүлье. Манай аймаг төрийн дэд шагнал Сүхбаатарын одонг төлөөн авч байгаа баяр тэнэмшид уудам сэтгэл тал шиг уужууд хинэн сэтгэл ухаантай халуун их оронч хувьсгалж хөдөлмөрч дайчин уламжилтай Дорнод аймгийнхаа жирийн иргэд ахмад уурлуудынхаа нэрийн өмнөөс эрхэм хүндэт ерөнхийлөгч танд болон төр засагта туйлын их баярлж байгаагаа илэрхийлье. Энэ өндөр нэр хүндтэй шагналыг цаг завгарган өөрийн биеэр хөрсөн ирж гардуулсан Монгол улсын төрийн тэргүүн эрхэм ерөнхийлөгч Эдвард Дортонд дахин талархлаа илэрхийлж Монголын ард түмнийг өв нэгдлээ хангах нийгмийн шудраг ёсыг өгчөөлж чиглэсэн олон талт үйл ажиллагаанд улам их амжилт олохыг хүсье. Танд эрүүл ачааллыг хүсье. Ардын хөлбөмбөгийн их өдөртөгч Жанжин Сүхбаатараа өгүүлсэн хүндтэй одонгоор шагнуулсан энэ шагналын жинхэнэ эзэд Дорнод аймгийнхаа нийт хамт олон та бүхэнд шин сэтгэлийн халуун баярыг хүргье. Дорнод аймгийн маань хөгжил өнөөгийн түвшинд хүрэхэд үеийнхэн өөрийн гэсэн тодорхой хувь нэмэр оруулсан юм аа. Ялангуяа 1970-аас 80-аад оны үеийн их бүтээн байгуулалт үйлдвэржүүлэлтэнд бидэнтэй мөр зэрэгсэн оролцож явсан залуу удирдагчид, ажилтан ажилчид одоо энд суугаа ахмад уурлууд та бүхний оруулсан хувь нэмэр асар их билээ. Энэ шагналыг авахад манай аймгийн бүх салбарын хамт олон та бүхэн хүн нэгүрийн хүчин зүтгэл хувь нэмэр орсон гэдгийг тэмдэглэж хэлэхэд таатай байна. Дорнодчууд бидэнд бахархах зүйл олон бий. Дорнод аймаг эх орон эрх чөлөө тусгаар тогтнолоо хамгаалан тэмцэгч эрхлэг баатардаг эх орончдын домогт өгөхөд үлгийн нутаг юм аа. Эх орныхоо тусгаар тогтнолын төлөө савтай тэмцэгч Манлай баатар Дамжин маршал Чавлсан алдарт аж сүрхийн зургаалаар альдсан халахын хэцүү тоон хэмээх тогтхтөр Монгол улсын төрийн дуудыг зохиосон ардын уран зохиолч төрийн 3 удаагийн шагналд 100 мянга эрдэмтэн Сэндийн Дамжин Монгол улсыг нэгдсэн үндэсний байгууллагын бүрэн эрх түвшинээр эзэхэд гол үүрэг гүйцэтгэсэн нэр эрдэмтэн дипломат зохиолч анхны гавьяа багш ардын хурлын дарга сайдрын зүйлийн ордогч даргасан
Дондгийн сөвгөмд нэртний хулмаач нэгдсэн үндэсний байгууллагын дэргэд суугаа Монгол улсын анхны төлөөлөгч асан ардын хурдын даргасан баярын жаргал сайхан ардчилсан хөсөлтийн өдөртөгч Санжаа Сэрэнгийн зориг төр нийгмийн зүтгэгчнүүдээр бид бахархдаг. Улсын болон хөтөлбөрийн бааtruуд, авьяатнууд, ухаант мэрэгд өвөг дээдсээрээ бид бахархдаг. Хөдөлмөр хичээнгүй хүн зоноороо бид бас бахархдаг. Бид нүд оддом, минь тамсаг, салбарын талаараа, матадхан соёл зуудаараа, хэдэн онон улс халахын голоороо, бөөр хөхнүүр сангийн далайгаараа, үржил шимт хөрс бүхий үсгэн сайхан байгаль нутаг усаараа бахархдаг. Дорночууд бид дорноос урган ондох алтан нарны туяаг хамгийн түрүүнд харж, бусдаас хамгийн түрүүнд ажил хөдөлмөртөө шамдан ордгоороо бахархдаг. Бидэнд өнөөдөр дахиад нэг бахархаж, омогших, шинэ зүйл, шинэ бахархал нэмэгдэж байна. Бид одоо хөдөлмөрийн уяаны Улаантүгийн болон Сүхбаатарын хурдан таймгийн иргэд боллоо. Энэ шагнал дормчууд бидэнд цааш урд урдынхаас улам илүү ухаалаг, бүтээл санаачлалтай, өндөр хариуцлагатай ажиллаж, эхийг бүтэх урам зоригийг өгч байна. Элэг нэгт ахын дүүсээ нутгийн зоон та бүхэндээ энэ том шагналтын нэр хүндийг өндөр төргөж амжилт хөтөлбөр ариун аз жаргалаар дүүрэн байхыг хүсэн өрөөё. Төрөлх аймаг улам цэцэглэн хөгжих болтугай. Өндөр төрийн сүд өнд биднийг яаг болтугай. Баярлалаа. Дондод аймгийн ард иргэдийг төлөөлж сэтгэлийн сайхан үг айлсан эрхэм мөдөд давсран танд баярлалаа. Монгол улсын их хурлын гишүүн, засгийн газрын гишүүн, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Момтой баяр таныг баяр хүргэж үгэлнүү хэмээн хүндэтгэн хүргэж байна. Эрхэм хүндэт Монгол улсын ерөнхийлөгчөө, эрхэм хүндэт Сүхбаатарын одонд дорночуудаа. Монгол улсын төрийн тэргүүн Монголын зөв хязгаар Дорнот аймгийг Сүхбаатарын одонгоор шагнасан нийт дорночуудынхаа өмнөөс талархаж байгаа илэрхийлье. Ялангуяа энэ одонгоо өөрийн биеэр дорночууд бид бүгдийг хүндэтгэн хүрэлцэн ирсэн явдалд дорночуудынхаа нэрийн өмнөөс танд талархаж байгаагаа дахин илэрхийлье. Монгол улсын ерөнхийлөгч маань Асар Улаанбаатар хотоос бидний зориг ирсэн. Үнэхээр бидний хүндтгэлийн хариуд болгож нийт дорночуудаа босоод Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн хэлбэлдэрчтэй баярлж байгаагаа нийцгэл алга таашаалтаар илэрхийлье. Хайрцаг ажлын амжилт нэрүүлж аз жаргал сайн сайхан бүхэн хүсээё. Монгол улсын ерөнхийлөгч Захиагийн хэлбэлдэрч таны зарлагаар өгч байгаа төрийн дээд шагнал үеийн үед хөдөлмөрж явсан борхтууд, азаа борлуудын гавьяаг унж мөн ирээдүйд хийж бүтээсээс илүү хийж бүтээхэд бидэнд ташуур өгч байна гэж бид ухамсарлаж байна. Бид аймгийнхаа Уртудаа улсааны хөгжил бол 2016-аас 2030 он хүртэлх дорд цэрэг мандалт хөгжлийн хөтөлбөрийг ивэг эрхэмлэж улс төрийн талцал тэмцлээс ангид байж 2015 онд аймгийнхаа 20 гаруй мянган иргэдийн төлөөлөл 7400 орчим өрхийн төлөөллийг бас оролцуулж бид дорд цэрэг мандалт хөгжлийн хөтөлбөрөөр баталж чадсан. Энэ хөгжлийн хөтөлбөр маань Монгол улсын үндсэн хууль, Монгол улсын хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, Монгол улсын үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол улсын доктортой хөгжлийн баримтлал 2030 мөн одоо нэгдсэн үндэсний байгууллагын
SDG 2030 он хүртэлх хөтөлбөр хамгийн гол нь энэ зүүн хойд Аз бүс нутгийн эдийн засгийн интеграц хамтын ажиллагааны бодлогыг бид бас харгалзаж бүх нийтийн оролцоог хангаж энэхүү хөтөлбөрийг боловсруулж бодит ажил хэрэг болгон хөгжлийн бодлого төлөвлөлтөө жил болгоны аймаг орон нутаг улс улсаас идэх төсвийн хөрөнгө оруулалтаа уялдуулан хэрэгжүүлж байгаа гэдгийг танд дуулгахад таатай байна. Та 2013 оны хаврын чуулганы үеэр тухайн үеийн улсын хурал дээр ирж бид орчин цагт эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн тусгаар тогтнолоо бэхжүүлэхийн төлөө төр засгийн түвшээд засгийн газар их хурлыг бас хурааж хаалттай чуулганыг анх санаачилж бас хэлж байсан. Яг харахгүй одоо 1939-40 онд бол бид нар дайм байдлын арга замаар эх орныхоо тусгаар тогтнолыг бас батгаж байсан болвол өнөө одоо их тайван цаг бид эдийн засгийн тусгаар тогтнолоо батгахад манай Дорнод аймаг манлайлал оролцох болно гэдгийг танд бас дуулгая. Оролцоод бид эх орныхоо хөгжилд ямар хөв нэмэр оруулах, Монгол улс маань оролцоод биднээс ямар хамааралтайгаар бид бас хөгжих. Энэ бол энэ бодлогыг тодорхойлно. Гагцхүү энэ хөгжлийн бодлогын үр дүнд аз жаргалтай Дорнодын аз жаргалтай Монголын гэр бүлийн тоо өсөн нэмэгдэх болно гэдгийг Монгол улс ерөнхийлөгч танд илтгэх яа. Тэгээд тухайн орнд оролцоод бид хийж бүтээснээсээ илүү их хийж бүтээх уран зориг хариуцлага бас ухамсарлаж байгаагаа энэ нутгаас сонгогдсон их хурлын гишүүний хувьд мөн одоо орон нутгийн удирдлагууд нутгийн зам олноос төлөөж танд хариуцлагатайгаар мэдээ яа баярлалаа. Гишүүн танд баярлалаа. Маран мандах зүгээс хиймрийн бэлэгдэлтэй Дорнод нутаг инхүү Сүхбаатарын одонтой боллоо. Одоо Монгол улсын төрийн далбаа болон аймаг сумдын түгийг хүндэтгэлтэйгээр алтан суурьнд нь ёслол төгөлдөр зарна. Монгол улсын төрийн далбаа Дорнод аймгийн туг Сомдын тугийн дор Тэтгэх тэнгэр дэргэд газрын ингэрт Монгол минь хөгжиж байг. Дорны их үнэмшлийг дэлхийд хадгалж байгаа Монгол хүмүүс минь Дорнод нутгийн онход нэгжин хөгжих ерөөл билэглийн айлгалаар их хүсийн ерөөл тайлбан бэлэгшэн гэсэлё. Ура! Алхаар Монгол улсын соёлын тэргүүний ажилтан ган тулгийн дэглэлт алтанхан тал Сүхбаатарын одонд Дорнод аймгийн алтан гадас олон хөгжим драмын театрын бүжигчид бүжиглэв. Хадахын голын түүхтэй Дорнын тал хатан уудам ижин
Ойныг залгсан дорны тал хацар гомр түүжин алхаж өнгөрсөн дорны тал хан уулын хан залбирэн дайрсан дорны талаа Амгийн түрүүнд наран дорны талаас мэлмандадгийн харин хойн дундаас гэрэлтэг саран дорны тэнгэрт минь бишэдгийн хараад цуцам минийн дол дорны талд минь шаргалтадгийн хараад бахадам зэрийн сүргэ дорны талаар минь дэвхэддгийн Тайлин цэнгэр тэнгэрийн наран ургах зүг төвшин Монгол орны хон зүүн хязгаар турших хадах уряд бараг үзэнчин томны одогийн дорнот Монголын талминоо
Adoni hujor, Tostenaren orgash, Oderen shurn chegig twyd, Lerig shedgen tzatzarsa, Turiged chudguter, Tudageten urtiged otar, It's in the old